Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, медаль төрөх зам сургалтын төв маань G+-тэй хамтран өргөдөг волейболын цуврал хичээлээ та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараараа бид бүхэн хаалтын дасгалууд болон хаалтыг хэрхэн амжилттай хийх талаар сонирхож та бүхэндээ хүргэх болно. За манай волейболын спортод хаалтын техник бол маш чухал үүрэг оройлыг эзэлж яадаг. За эсрэг багийн хүчтэй товтлогоог зогсоохын тулд бол хаалт хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байдаг. За хаалтыг бол 1-ийн хаалт, 2-ийн хаалт, 3-ийн хаалт гэсэн системтэйгээр бол тоглодог. За хөвчлэн бол дунд шатны сонирхогч хүүхдүүдийн дунд бол 2-оос 1-ийн хаалтад бол их хвшлэн хэрэгддэг байгаа. За мөн эсрэг багийн пасс зайтай ирээд 4-өөр довтлох, 2-оор довтлох, араас довтлох нь бүр ил тодорхой болсон тохиолдолд бол багийнх нь 3-ийн хаалтыг тавьдаг ийм ойлголтууд байдаг. За мэрэгжлийн төвшөнд өндөр зэрэглэлийн тамирчдын хувьд маш өндөр сайн холбон тоглогчтой, довтлогооны ур чадвар сайтай тоглогч нар голоос 2-оос 4-өөс довтлож байгаа тоглогч нарын ур чадвар нь сайн байх юм бол хаагч нар маань бүгдээрээ нэг-нэгээрээ авч хаадаг ийм онцлогтой байдаг юм аа. За хаалтыг бол тавина гэдэг маань бол 2 төрөл байдаг. За хаалтыг нэгдүгээрт бол багийн хаалт гэж байна. За нөгөөх нь бол бөмбөг хаах хаалт байна. За довтлогчийн хамгийн хүчтэй цохих хэсгийг хаах зорилготойгоор торны ойрхон хаалтны хэсгийг бол саад тавьж хүчийг сулруулах. За мөн хамгийн хүчтэй цохиж байгаа хэсэгт хамгаалан тоглогч маань авахд хэцүү хүндрэлтэй бэрхшээлтэй байдаг учраас тэр хэсгийг нь хаагаад довтлогчийн сул цохих биеийн бүтцийн дагуу явж байгаа техникийг бол хамгаалахын бүрэн боломжтой байдаг. За тийм учраас хаалтны техник мөн хурдтай шилжиж хаах, хаалтын дээр гарын байрлал ямар байхаа гэдэг талаар та бүхэндээ бас практик дээр зааж өгнө. Бид бүхэн хаалтын техник агаар дээр өсрээд гарын байрлал ямар байхаа гэдэг тал дээр та бүхэнд бас тайлбарлаж өгье. За нэгдүгээрт гарын таван хуруу маань бол нэлээд сайн салж задлж өгсөн байх ёстой. За мөн мэдээж гарын бугуу хурууны хэсгүүд маань бол задлж маш сайн чанга байж өгчээж эсрэг багийн хаалтыг дээшгээ юм уу эсвэл урагшаа байсан тохиолдолд хааж өгснөөрөө хуруутай хаалж явснараа дээшээ явах юм боломжтой байгаа. Хэрвээ хаалт маань сул бугуу маань сул, дээрээс нь тохоо маань сул байх юм бол тавьсан хаалт маань хоошоогоо задраад явдаг учраас бөмбөг маань ийш тийшээ ойх магадлал өндөртэй. Тэгэхээр хаалтны тусгалыг бол дандаа өөрөө хаах гэж байгаа зорилго эсрэг багийнхаа талбаа руу чиглэж ойсон бөмбөг маань доошоо юм уу эсвэл айлынхаа хоосон байгаа талбаа руу чиглэсэн юм хаалтын тусгалтай байх хэрэгтэй. За хаалт тавьж байгаа хүн маань бол голоороо бөмбөг алдахгүй тулд бол нөөрнийхөө урдуур бөмбөгийг хааж өгдөг юм байрлалыг эзлээд 2 гарын чигчийн хуруу, эрхээ хуруug сайн задлж өгөөд сайн дээшгээ эрүүгээ доош нь тавьж өгөөд гарын байрлал урагшаага нүдэрээ ингэж сайн харж өгөх хэрэгтэй. Эрүүгээ доошлуулад нүдэрээ дээш нь тавьж өгч эсрэг багийн довтлогчийг бол харж өгөх хэрэгтэй. За тоглогч нар бол хаалт тавьж байхдаа ихэвчлэн энэ чигээрээ хаалтыг тавиад байгаа манай залуучууд бас харагддаг. За тэр хаалтыг бол урагшаа тавьж өгөхийн тулд маш өндөр өсөлттэй буюу агаар дээр бас тодорхой хэмжээний тогтдог байвал их зүгээр. За дараагийн сануулгах зүйл бол захын хаалтад байж байгаа. Захын хаалт маань 4 дээр байгаа тоглогчийг 2 дээр байгаа тоглогчийг хаахтаа бид нэр хоёр талаас нь шилжиж ирэхдээ дали хаагаад өөдөөс нь ч юм уу гарын байрлалаа ингээд тавьждаг учраас цогсон бөмбөг нь эсрэг тал руугаа гадагшаа гарах ийм юутай байдаг. За нөгөөх нь хурдтай хаах чинь гэдэг хаалтаа яваад ингээд урсаж явсаар хагаад яг тэр довтлогчийн тусгалын хамгийн хүчтэй цохих хэсэг дээр очихгүй зөрөөд явдаг ийм тохиолдлууд маш их гардаг. Ганцын хаалтын талаар та бүхэн тайлбарлаж өгье. За ганцын хаалт гэдэг маань бол өндөр зэрэглэлийн буюу урд 3 довтлогч байгаа тохиолдолд манай өөрсдийн хаагч нар маань бол өөрийн чигийн 4-р 9-ийн довтлогоо, нам буюу хагасын довтлогоо, 2 буюу захын довтлогоонуудыг бол хаахад чиглэгдсэн байж байгаа. За энэ тохиолдолд бол довтлогч нарын ур чадвар сайтай, мөн хурдтай довтлогч нар хурдан бөмбөг довтлогын ийм довтлогоо явах хувилбартай байвал бид бүгдээ нэг-нэгэн хаалтыг авах хэрэгтэй байгаа. За нэгэн хаалт гэдэг маань бол талбай авахаасаа илүүтэй довтлогчийн хамгийн хүчтэй цохих хэсэг бол манай биений довтлогчийн мөрний дагуу баруун мөр дагсан ч юм уу солгоо мөр дагсан хүний хамгийн хүчтэй цохих хэсгийг бол хаахад чиглэгдсэн байдаг. За эсвэл нэгэн хаалтыг хийж байгаа хүмүүс маань бол довтлогч маань бол
хамгийн өстэй цогох хэсэг маань одоо довтлогч эндээс цоглоо гэж бодох юм бол хажуу чигээ нэг хөлөө хавсраад өшөө сайн хавсраа. За өшөө сайн орж ирлээ. Дээш яваад гараа тавихад одоо талбайн хамгийн өстэй цогох хэсэг бол 5 буюу 4-5 дугаар бүс 2-ын гол хавцаар бол маш өстэй цогох хэсэг байдаг. За довтлож байгаа тоглогч бол ганцын хаалтыг бол хараад одоо гаргаа цогсон ч гэсэн гаргасан бөмбөг маань бол хамгаалалт тоглогчд бол хамгаалаад эвтэйхэн байдаг. За намын довтлогч байж байна. За намын довтлогчийн ганцын хаалтны техник юм бол одоо яг дөнгөж торноос гарсан бөмбөгийг цогч идэг учраас одоо хагас суултнаас бэлэн байж явах хэрэгтэй. Хагас суултнаасаа цээж явлаа. Шууд дээш явах хэрэгтэй. За манай энэ одоо хүүхэд залуучууд маань бол хаалт хийх гэж гээд эсрэг багийн довтлогчийг явахад довтлогоо явах гэж байхад ингээд суугаад хоцорж ийм алдаа гаргадгийг бол сайн анзаарах хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ энэ урд байгаа хаалтныхан бол за бүгдээрээ бэлдээрээ. Бүгдээрээ хаалтан дээр бол урд талтай бол ингэж ийм бэлэн байдлаас шууд бөмбөг явахад одоо хаалтыг бол цаг хожиж хаалт тавина гэж байгаа. За мөн одоо эсрэг багийн холбон тоглогчоос одоо антен руу түлхсэн, дутуу хайсан одоо эсрэг багийн довтлогч холбогч хоёр ямар одоо багийн комбинац явж байгаагаас шалтгаалаад одоо эсрэг багийн тоглолт явж байгаа хооронд одоо эсрэг багийнхаа ямар довтлогоо явуулж байгааг хааж байгаа хүмүүс маань хүртэл өөртөөс анзаарч харж тэр овжин зан гаргаж тэр ямар довтлогооны хувилбар явах чи за эсрэгээрээ бас нөгөө довтлогч маань бас ямар ур чадвартай байлээ одоо хичнээн одоо довтлогооны гүйцэтгэл сайтай байлээ гэдгийг бол та бүхэн анзаарж агаад нөгөө тоглогчийнхоо бас хамгийн өстэй цогтөг дийлэх цогтөг хэсгийг бол хааж өгөх хэрэгтэй байгаамаа. За эндээсээ одоо нэг хаалтыг шууд тавиад үзье. Цаашаа нэг алхаад голын хаагч бол дээшгээ тавих нь шүү. За явлаа. Хоп. Нэг. Хопа. Хоп. Нэг, хоёр. Хопа. За энд сая бол нэгэн хаалт тавьж байхдаа урсаа таачж байгаа. Чиний одоо хаалтны тавьж байгаа хэсэг бол яг ингэж тавихад эсрэг багийн довтлогчоос хамгийн өвчтэй цогох хэсэг энэ диагоналын хэсгийг хааж ирнэ гэсэн. Ингэж тавихад бол чи ямар ч тийм одоо савлтны өсөлтөөр ингэж далиж үсэрч болохгүй шүү заа. За дахиад тавь. Явлаа. Хопа. 1 2 хопа. За сая энд нэг юм алдаа гарч иж байна. Ямар алдаа гарч иж байна гэхээр энэ чи хараа. Хаалтаа тавьчаад энэ доор орж бүр ингэ сууж хүлээж байгаас илүүтэй. Эндээс хараа шууд хаалтыг тавиад хөлөө шилжүүлээ. Эндээс хараа. Эндээс хөл шилжүүлж байгаад хагас суултнаас чи сая эндээс өндөр байсан учраас та нар эндээс ингэж яваад цаг алдаад байна. Эндээс шилжүүлэн тавилаа. Шууд биш. Эсрэг багийн чинь дотлоо хурдтай орж ирж байгаа учраас. За нам хагасын тоглогч одоо яаж юм гэхээр бас чи сая тэнцээ довтлогоо явах гэж дахиж доош суулт хийж байгаа. Суулт хийхэд юм бол ерөөс амжихаа болно гэсэн. За дахиад тийм учраас хаалт явах гэж байгаа хүмүүс бүгдээрээ хагас суулттай байж. Дод зэргийн өсрэлтийг шууд хийгээд бэлэн байж байна. За нам хагасын өсрээ. Дэшээ. Хоп. За яг эндээс л хоцролт явагдаж байна гэсэн үг тань. Эндээс суугаад хаалт явлаа гингууд та нар доош хороод хоцроод байгаа. Өшөө жоо хагас суугаад байж. Шууд дэшээ. Оо зүг. Яг ингэж л нөгөө нам хагасын буюу дүнгиж гарч ирсэн тоглолтыг л хожно гэсэн. Харин эндээсээ чи ийшээ хаалт амжихаар буюу эсрэг багийн чинь тоглогч өндөр явахаар болж байгаа бол чи эндээсээ тавьж байгаа чи шууд ийшээ хүлээ тавихад амждаг байхгүй. Намын тоглогчоо авлаа, хөнгөн үсрлээ. Эндээсээ шууд хөнгөн үсрлээ, шууд цаашаа явахад бол чи хөнгөн үсрлээгээ нэг хөлөөрөө түлхэж өгнө. Цаашаа явлаа гэсэн ялгаа байхгүй. Хагас суусан байж байгаа шууд явхлаа. Холбон тоглогч хоёроор хайлаагангууд хөнгөн үсрээд шууд цаашаа явахд бэлэн байж. Хитрхий дооштоод бүр ингэж яваад өгөх юм бол чи ийшээ үсрэх чинь ингээд түгжээд цаашаа явахтаа ч гэсэн чи хоцроод явчих. Яг үсрэлтэй байж байгаа л эндээс явлаа баах шууд гэж. Энийг л маш хурдтай сайн хийж өгнө. Голын хаалтны бол хамгийн үүрэг өрөөд бол маш чухал байдаг. За энэ захын хаалтнар маань ч гэсэн одоо нэгээс хоёрын хаалт тавихтаа ч гэсэн бас хурдан өдөрт ахвал замбаа гарах хэрэгтэй. Бууж агаад харж агаад та нар ч гэсэн одоо эндээс хараа 2-ын хүнээ 4-ийн хүнээ хаана гэж байгаа боловч голоор бас довтлогоо явахад та туслах хэрэгтэй бол таад гэсэн. Тийм учраас зөвхөн энэ захад байгаа хүн 2 дугаар бүс 4 дугаар өсөө нэг хаана гэсэн үүрэгтэй бол биш. За чи бэлдэж байгаарай. Бэлдээ тавлаач гэсэн хоцроо тавьсан ч гэсэн эндээс тусаж өгөх хэрэгтэй байдаг. Эндээс хараа эндээс хагас суулттай байна гэдэг чинь хамгийн давуу талтай. Ямар ч хөдөлгөөн ихэд ийш явахд энэ хөдөлгөөний чинь гоёны түлхэлт нь бол цаашаа түлхэж өгөх маш их тус болдог.
Манайхан очиж ингэж харж чаджгаад яг довтлогоо өгөхөөр суугаад өсвөлтөө авах хооронд довтлогоо тас гэж ороод ирж байгаа учраас энийгээ сайн анхаар. За хоёр дахь нэг асуудал байж байгаа. Хаалтнаас буучаад ингэж буугаад ийм маш их хүнд буугаад. Буугтаа үртэл тийм дараагийн хөдөлгөөнийг зохицуултгүйгээр буугаад. Дараагийн хөдөлгөөн тавилаа хагас ингэж бууж байгаа. Тэгээд буугаад дахиад урагшаагаа хөдөлгөөн хийж байгаа. За манайхан үзье. Дээшээ үсрээд чи болохоор ийшээгээ нэг алхаад явна шүү. За яа. Чи болохоор хоёр алхамтай хийгээд дээшээ үсрээд хурдтай хажуу шигээ явна шүү. За яа. Нэг нэгээрээ хаалт тавьж гисэн. Нам дээрээ бүгдээрээ тусаллаа буугаад хурдан гэсэн үг шүү. За яа. Анхаар. Явлаа. 1 2 3. За энэ тоцорж байгаа байхгүй саяных дээр буугаад маш хурдтай явах хэрэгтэй гэсэн. За басна хараа. За анхаар цуг үлдээ. Явлаа. Хоп. За 1 2. Хоба. Хурдан явж байгаас энэ одоо нэг бууж байгаа хөлийг та нар хараарай. Явлаа. Явлаа. Пат гээл дэши. Уушаа гандээс явлаа. Пат гээл ийшээ хурдан тавих хэрэгтэй гэсэн. Окей. Заари. За хап. Хоба. За энд урсж байна. Урсж байгаа учраас ингэж дали явж явах инерцигээ бид нар дали авч яваад байгаа байхгүй. Эндээс явлаа шууд дэш. Урсгал юм бол одоо та нар нэг хүчтэй цогх хэсгнээс чинь тавьсан хэсгнээс чинь зөрөөд явчихж байгаа байхгүй. За дахиад. За тусаллаа. Хоба. За. За бид бүхэн сая практик дээр 1-ийн хаалт, 2-ийн хаалт, 3-ын хаалтыг бас хэрхэн амжилттай тавих уу? За хаалт тавьж байгаа хүмүүс маань хоорондоо бие бинийгаа мэдэрч зэрэг үсрэх. За тэгээ ганцаараа тавьж байгаа хүн бол хаалтаа бас зэгцтэй тавьж эсрэг багийнхаа одоо довтлооны чигийг одоо хамгаалан тоглож байгаа хүнтэйгээ хоорондоо бас хоршиж одоо хамгаалтыг хийх талаар бол бас үзлээ. За хаалт нь дасгал хийж явахдаа мөн хааж байгаа тоглогч нар маань багаараа хаалт дээр одоо анхаарах зүйлсүүдийн талаар та бүхэн товчхон тайлбарлая. За баг тамирчид одоо урд 3 одоо хүн хаалтаа тавьж байхдаа эсрэг багийнхаа одоо хаах довтлогоо явуулж байгаа довтлогч нарыг анзаарч харж тэднийхээ одоо уур чадварыг тэдний багийн довтлогоо тэдний багийн одоо үндсэн комбинац яаж явдаг талаараа эсрэг багийнхаа довтлогооны одоо паасаас шалтгаалсан ирсэн бөмбөгнөөс шалтгаалсан бөмбөгийг одоо өөрийнхөө хаагч нартайгаа бол цуг ярилцаж байх хэрэгтэй. За жишээлбэл одоо энэ хүн одоо хурдан нам явдаг их талаар цогтөг шүү. Баруун талаар талдугаар бүсээ аваарай. Өөрийнхөө одоо хамгаалан тоглож байгаа хүнтэйгээ би одоо шугамаа авлаа, баруун талаа авлаа. За хамгаалж байгаа хүмүүс чинь зүүн тал руугаа гарч суугаарай гэсэн ийм бодтой яриануудыг бол бид хүмүүс хоорондоо сайн ярьж явах хэрэгтэй. За одоо ихэвчлэн бас энэ хүүхэд залуучдыг хараад байхад тоглож явж байхад одоо өөрийн багийн одоо нэг тоглогч маань давуулт хийх гэж байхад бүгдээрээ давуулагчаа ингэж хараад байдаг. За ингэж хаалт хийчихсэн бол одоо эсрэг багийнхаа өөрийнхөө давуулагчийг одоо амжилттай дагуулах нь дагуулж чадах болов гэсэн ийм байдалтайгаар хараад байдаг. Ингэж яхахын оронд бид нэр одоо эсрэг багийнхаа тоглогчийг одоо ямар комбинац явж болох уу, холбон тоглогч нөгөө довтлогчтой гэд ямар нэгэн гарын дохиогоор ярьж байгаа бол эсрэг багийнхаа гарын дохионы одоо хэлбэрийг ч гэсэн олж харахыг хичээгээд хамгаалж байгаа хүмүүстэй, хаах гэж байгаа хүмүүстэй урьдчилан одоо хилээд өгөх юм бол эсрэг багийн тактик довтлооны хэлбэрийг бол хаах одоо магадлал өндөр болж байна гэсэн. За хаалт замбраагүй тавих тусам одоо
хамгаалж байгаа арын зооны хүмүүс маань одоо хамгаалахад маш хэцүү болдог. Тэр хурдтай ирж байгаа, тэр өндөр ирж байгаа бөмбөгийг яаж хамгаалах нь бол мэдэгдэхгүй болдог. Тэгээ доошо зохих юм уу, хоошо зохих юм уу? Эсвэл одоо ямар ч хаалтгүй зохих юм уу? За хаалтаа гараа сул тавьснаас болоод хаалт руу зогсон ч гэсэн одоо хаалтын сэтлээд одоо ороод ирж эсвэл хаалтнаас гартаа гаргах юм тохиолдол байдаг учраас бүгдээрээ хаалтын гарыг чангалах нь байна. За өсөрж явахдаа одоо маш урсаж өсөхгүй байх нь байна. За бие бууж явахдаа хүртэл одоо гарынхын байрлалыг торноос зайтай өсөрж одоо хаалтыг тавьж явах хэрэгтэй байх нэ. За ингээд энэ удаагийн дугаараараа бид бүхэн хаалтын хичээлийг үзлээ. Дараагийн дугаар хүртэл баяр таа.